Заяоцхан Physical Asia гэдэг шүү дээ. Тэр яг дуудлагыг яг нэг гоё дөөрэж чадахгүй л байгаа юм да. Physical Asia гэдэг шүү дээ. Physical Asia цувралын шоуны цуврал шоу гэж ярил зү. 5 6 дугаар анги гарсан. Өнгөрсөн анги дээр бол одоо юу яатсан байсан? Яг нөгөө 2 баг хасагдахаар дахиад тулаан явсан шүү дээ. 2.5 challenge 2.5 гэдэг шүү дээ. Тэр маань бол яг дотоо орхисон байсан. Тайланд, Филиппин би өнгөрсөн дугаар дээр юу яасан? Яг ингэж дахиж сэргээж харахгүйгээр зүгээр шууд яг сэтгэл төрөөсөн. Тэр надад бол гоё байсан шүү. Гэхдээ хүмүүсийн хоёр шүмжиг бол ойлгож байгаа. Хүлээн зөвшөөрнө. Монгол тамирчдын нэрийг ерөөсөө цэжлэх байсан. Гэхдээ миний хувьд бол тэр нэг тийм чухал юм гэж бол нэг бодохгүй байна. Хүмүүстэй мэддэг тамирчтай болохоор нэрээ дуудсангүй гэдэг шиг байна. Which is fine. Тэгээд нөгөөх нь болохоор яг илүү чухал нь нөгөө нэг аль баг хасагтаагүй гэдэг юмнуудаа би цээж санахгүйсэн тэр нь. My bad. Sorry. За тэгээд revival challenge буюу 2.5 challenge байсан. Нөгөө усанд бөмбөгтэй тий. Тэрэн дээр Марк Мөген саныг ялцсан байсан. Филиппиний Марк Мөген, Тайландын саныг. Тэгээд Тайландаас Супербон хин 2, Джеймс 2, тэгээд Филиппинээс Manny Pacquiao, Ray 2 үтгэр болоод. За энэ дээр бол хин 2 Супербон, Джеймс 2 ялсан. Энэ ер нь айгу гоё өрсөлтөө бол болсон. Тайландын баг тодорхой хэмжээндээс дэмжижсэн. Тэгээ энэ дээр нэг оноо авч бол тэнцүүж ууг нь болж чадсан. Тэгээд дараа нь Justin хин 2 үзээд Ануча 2 үзээд тэгээд Тайланд Филиппинээс ялцж байгаа. Тэгээд хамгийн сүүлд нь хин юунаас болохоор Тайландаас 2 Филиппинээс 2 аль аль нэмэгтэйчүүд нь үзээ. Тэгээ энэ дээр бүр амар юм байсан. Тэнцээд тэгээд дахиж үздэг санагдчихээн. Тэгээд тэрэн дээр дахиж үздэг дээр нь Тайландын эмэгтэй бүр ингээд татаад эхлээд тэр нөгөө нэг Робин гэдэг нөгөө Филиппиний жижигхэн гүдэг эмэгтэй байгаа шүү. Тэр нэмэгтэй төрөлөг бөмбөгөө барьцаас тэрнээс бүр ингээд татаад холдуулаад Филиппиний талд оруулсан байсан чинь төгсгөлтөн тэр Филиппиний Лара гэдэг ямар ч амар шазруу юм, ямар ч амар хүчтэй юм, ямар ч зүтгэлтэй юм бүр ингээд зууралдсан байсан 3 өний гуруулан гин бүр ингээд баг өргөөд те татаад бүр ингээд юуны Тайландын тал руу оруулсан шүү дээ сүүлд нь. Тэгээд тэрэн дээр оноо аваад Филиппин юуг бол Тайландыг мултлаад Тайланд тайчууд маань нутаг болцсон. Тэр бол амар өстөр Лара гэдэг Филиппиний эмэгтэй бол тэр сүүлд ч гэсэн амар харагцтай эмэгтэй гэдэг нь бас мэдэгдсэн. За тэгээд Япон, Индонез дээр болохоор Япон бол Индонез шүү 3-т ихтсэн. Гэхдээ 3 дахь тоглолтын дээр Юшин Оками нөгөө нэг UFC-гийн MMA-ийн супер тамирчингээс Jeremiah гэдэг нэг урт устай супер сахалтай гоё урт устай гоё залуу байсан шүү дээ. Тэр залуу үздэг дээр тэр бүр юу алдж байгаа бэ те тэр төрүүлж очиж байрч авчаад очиод бөмбөгөө хийцдэг газар зүгээр сандарч очиж хидэд алддаг. Тэр бүр яг хуу араас нь Япон бараг авчихл байсан баг л та. Оноо аваад хоцчихл байсан баг. Гэхдээ тэр оноогоо болол ингээ Индонез талдаа авах хэрэгтэй байсан байхгүй юм байна. Тэрнээр бол амар фейлдсэн. Тэгээ 2 дахь раунд дээр одоо тэр нөгөө фейлдгийнхаа өмнөх дээр болохоор хин энэ боди нөхөр өстөв сайхан фейлдсэн. Яг хөө тэр эмэгтэй нь бол жижигхэн болохоор тэр нөгөө бейсболын залуу бол ялчгүй өргөгчөөд байгаа. Гэхдээ тэрэн дээр тэр эмэгтэйгийн буруу тэр эмэгтэй бүр амар үзэж байгаа байхгүй юу те. Гол нь тэр юуны залуу байсан. Бодигийн залуу байсан. Бодибилдингийн залуу бол яг үнэндээ чадж байгаа юм юу ч байгаагүй. Эхний тоглоомн дээр ч байгаагүй. Авч шидүүлж мэдүүлээ те. Энэ дээр ч гэсэн байгаагүй. Тэгээ сүүлдээ тэр нөхөр юу яаж магаад хоолоос нь магалзуурдаа тэр бүр гач юм болсон. Яг хөө жоохон ууралцсан байсан л да. Индонезээр тэр өмнөхдөр Глен Соичи Хашимото 2 Хашимото жудогийн нөхөр 2 үзэхэд нөгөө санаандгүй яг бөмбөн дээрээ алдтаа ингээ нүүрлүүн гараараа зөгцсөн. Байсан санагдаад байна. Нүүрлүүн бишээ. Бөмбөгөө бариад зүхтааж явахдаа эрүүрүүн санаандгүй өсгөлдсөн байсан болж таарсан. Тэгээ Глен ингээд жоохон тусаалтцсан. Тэр нь амар ууралцсан орж ирээд тэгээд дөрөв мөрөм зөрчөөд чи багалзуурдаад гэж юм болсон шүү дээ. Тэр жоохон фейл байсан. Тэгээд дараа нь Jeremiah болохоор нөгөө Окамитэй үздэг дээр болохоор нүд мүдэн жоохон автцсан эхний раунд дээр тий. Эхний раунд нөгөө нэг амжуулчих байсан шүү дээ тий. Бөмбөгөө хийж чадаагүй. Тэрэн дээрээ тэгсэн байдаг санагдаж байна. Тэгээд ямар ч байсан Япон Филиппин хоёр л дараагийн раунд руу орсон. За та хэдэн нэг мэдээлэл өргөе Innovation Sport App-аар дамжуулаад Английн Премьер Лигийг 4K нэгтаршилтай үзэх боломжтой болсон байгаа. Дээрээс нь HDR одоо формат бас байгаа юм байлээ. Тэгэхээр HDR 4K HDR-аар бол Английн Премьер Лигийн тоглолтуудыг үзэх боломжтой байгаа юм байлээ. Тэгээ Innovation Sport App руу ороод Премьер Лиг гээд идэвхжүүлээд үзээрэй 50% off бол байгаа юм байлээ шүү. Тэгээ манай Премьер Лигийн тоглолтуудаа 4K-гаар үзцгээгээрэй. Энэ Филиппин, Тайландын 3 дахь дээр бас гоё байсан. Энэ хэсэг дээр энэ нөгөө Justin рогбигийн тамирчин санагдаж байна. Тэгээд
Хинэн нь болохоор Таиландын тай тамирчин болохоор бүх тэгээд энэ дээр бол яг ингээ барилдчихсан бол эвгүүдээгээ тэгжсэн боловч эхний раунд дээр тэнцээ хоёр дахь дээрээ бол ингээ зүтгэсээр байгаа одоо оноо автсан. Тэгээд өргөх гэж үзээд дийлээгөө. Энэ хэсэг гоёс. Тэгээ манай хэдийн ер нь яг манай хэд маань оролцоогүй шүү дээ. Энэ хоёр анги дээр бол яг өрсөлдөөнд бол оролцож амжааг байгаа. Гэхдээ яг жижигхэн мөчүүд нь ер нь гоёс. Хүмүүс угаасаа тэгээ сошиалаар дүүрэн бэлээд. Гэхдээ тэд нар бол айгуу гоёс. Одоо чинь энэ ч гоё хэсэг явж байгаа. He's a big body, really strong arm. За ер нь бол бичлэг дундуур нь ингэж их бас оруулж болохгүй. Ер нь копирайтын асуудал гарах учраас, оюуны өмчийн асуудал гарах учраас бичлэг их бол оруулж болохгүй. Хүмүүс айгүйх асуусан байсан. Ер нь болж өгвөл дүрс зураг эсвэл яриагаар явахаас өөр арга байхгүй. Энэ зүгээр ганц нэг жижиг хэсгүүдэл ингэж гүйлж харна шүү хэдүүлээ. Really strong core. Барилчгүй юм байна л да. Яалчгүй барилчгүй эвгүй. Гэхдээ ялж чадаагүй те бүхэн. Тэгээ чи барилчгүй эвгүй байна л да. Текс чинь манай орхон баяр бүх болохоор энэ чи ингэ айгүй фокусд үзэж байгаа байхгүй те. Тэгээ ерөөсөө хариу өгч энэ бүр амар гоёсэн. Яг нэг юм жижиг гоё мөчүүдээс нэлээд хийдэд байсан. Ер нь үзэхэд айгу оронтойгоо. Тэгээ энэ хийц бол айгу гоё. Одоо яг ямар үед нь яаж хүмүүст ингээд ийм теншн бүрдүүлэхтэй ингээ яах юм бол гэдэг юм бүрдүүлэх. Ямар үед нь айгу ийм сэтгэл хөдлөж байгаа мөчийг нь бүр ингэж гоё. Одоо багтааж үзүүлж мэдрүүлж яах гэдэг айгу. Одоо тэр төгсгөл дээр тэр уяан дээр тогтдог хэсэг бол бүр амар байлаа шүү дээ. Тэр хэсэг бол гоё байсан. Дундуур нь хөгжилтэй хөнгөн гоё мөчүүдийг айгу их оруулж байгаа. Одоо жишээ энэ хиний Эдигийн хэсгүүд бол баг бүгд амар гоё. Австралийн Эди Уильямс Strongman төрлийн спортын төрлийн хүн. Тэгээд амар юм гоё хөнгөн гоё уур амьсгал биш одоо характертай ийм инээсэн ийм гоё хүн байгаад байгаа байхгүй айгу юм зөөлөн характертай хүн байгаад байгаа байхгүй. Тэр нь айгу гоё. Энэ юун дээр шоун дээр гоё болж байгаа. Тэгээ нөгөө орхон баярыг ингээд өргөцсөн нөгөө нэг зураг авалтын үерл юм шиг ба. Тэгээ инээлдсэн нэг юм гоё зураг байсан шүү дээ. Тэр мөр бол амар гоё. Ер нь энэ хүн маань өөрөө юм хөгжилтэй зөөлөн гоё хүн гэдэг нь харагдаж байгаа. Тэгээд Strongman гэдэг дээр нэг хальт тайлбар. Strongman гэдэг тусдаа спорт шүү хүмүүсээ. Хүмүүс зүгээр хүчтэй гэж ойлгоод байгаа шиг байна. Орхон баяр бүхөөгөө ч юм уу эсвэл өөр энэ ч мондог тамирчтай хүмүүс байгаа. Тэд нарыг хөчгүү гэж байгаа би биш байхгүй юу. Тэрнээ эн чинь strong man гэдэг чинь тусдаа спорт. Тэд нарыг би орхон баяртай барилдаад барна гэж ерөөсөө их энийг ч хэлээгүй. Бүх тамирчин Бүгдээ угаасаа барилдаад барах өөр спортын тамирчин үнд чи хэцүү. Жишээ нь тэр хөнгөний гүйлтийн Робинтэй гүүгээд барах хүн энэ шоун дээр бараг байхгүй тийм үү? Манай циркчэнтэй тэн чи уяа муяа утас дээгүүр доогуур одоо дараагийн тоглоом дээр те уяанаас зүгдэх мөгдөх тэрэн дээр бол мундаг байх гэж бодож чинь тэрэн дээр барах хүн байхгүй те одоо тэр Дон Томато болоо Дон Томаточ лөө тэр залуу бол энэ юу паркур хийдэг дээр бодон олголоо шүү дээ те дүүлж байгаа байхгүй тэр залуу тэрэн дээр барахгүй шүү дээ тэрнтэй адилхан strongman гэдэг чинь зүгээр юм нэг дор амар их хүч гаргадаг юм strongman гэдэг тусдаа спорт байгаа. Одоо Game of Thrones дээр тоглодог Mountain гэдэг дүр байдаг шүү дээ, тий. Mountain гэдэг Gregor Clegane гэдэг. Тэр дүр тоглодог жишээ нь сүүлийн сизнүүдэд тэр дүгэл тоглодог Исланд залуу Hafthor Bjornsson гэдэг залуу. Тэр бол дэлхийн strongman тэмцээнүүдийн авраг жишээ нь. Энэ Eddie Williams энэ хэд ч нь бол ингээ араас нь үздэг нөхдөд байхгүй. Жишээ нь тэр залуутай одоо юу гэдгийг барилдана гэж үл ярихгүй шүү дээ. Тэр чинь спорт нь өөр төрөл. Тэгэхээр хэрийг ялгаарай гэж хүмүүсээс өсмөрөн төрөөс strongman алгаа гэж ярьж байгаа би ийм том strongman төрлийн хүмүүс бусад багуудад байна л гэдэг утгаар ярьж байгаа болохоос орхон баярыгаа эсвэл ямар нэг Монгол юм уу бусад тамирчдын төрлийн спортын тамирчдыг ерөөсөө доош нь хийж байгаа эсвэл чадахгүй гэж байгаа юм ерөөсөө биш шүү. Тэрийг зөв ойлгох хэрэгтэй шүү. За тэгээ ингээ гоё юмнууд бас зөндөө байна. Жижиг гоё мөчүүд айгүй их байна. Энэ өрсөлдөөн бол супер байсан. Энэ өрсөлдөөн дээр сүүлд энэ Робин энэ хүсэлдээ бүр амьсгаж авчдаггүй ядж хахад хоёр дахь дээр зааж байгаарай. Энэ шүү дээ. Энэ дээр бүр шүү дээ. Чирсээр байгаад тий. Энэ эмэгтэй бүр чирсээр байгаад аваад олчт юм да. Ёо бүр шүү дээ. Үнэн гүргэр эмэгтэйсэн. Үнэн супер. Тэгээ энэ нөгөө манай засуулаад бас гоё байгаа ба яж. Үнэн супер. За нэгэн дурдаад ярьсан ч гисэн хэдүүлээ нөгөө энэ мөчийг харахгүй болол болохгүй санагдаад байна. Хэдүүлээ түрүүн дурдцалт. Гэхдээ л энэ мөч бол үнэхээр супер мөч байсан. Төрүүлж амар одоо очиж од зааж байгаа хэдүүлээ харъя. За энэ мөчийг төрүүлж харахгүй болохгүй байгаа дээ. За ингэж өнгөрөө би зүгээр бичлэг ихээр болохгүй байгаа шүү. Өрнүүлэхээр. Йоо энэ дээр л өстө мангар хурдан ажиллаж байгаа байхгүй оогүй манай. Бүгдийг гайхшруулсан шүү дээ ууг нь. Энэ эвлүүлэг сүртэй тэгснэ ээж. Энд энэ дээр явж очсноо.
энэ дэр энэ эвлүүлгийг бүр ингээ олон дахин эхнээс нь харуулад манай эд реакшн макс артац тэ үнэн гоё байгаас. Йоо амар энтертейнинг баг ма. Тэгэд ингэх гээд байгаа шүү. Одоо эн чинь ингээ нэг кино ч юм уу зохиол юм ярьж байгаа шиг ингээ нарийн деталь болгоны дараалал юмар нь гэхээсээ илүү зүгээр баг реакшн нь чухал байгаа байхгүй юу те. Яг өнгөрсөн дугаар шиг минийх шиг бас арай тэгэж фактыг мартах нь хайшаа зүгээр. Гэхдээ тэгээд тэрнэр нэмээд реакшн чухал байгаа болохоор юу яа гэж бодож байгаа. Гэхдээ би тодорхой болохоор зарлана. Дараагийн анги байгаа штэ. 2 дахь өдөр дараагийн 2-7 хоног байгаа те. Тэднэр дээр үзүр хий гэж бодож байгаа. 2 дахь өдөр цуглаад гоё үздэг тий. Дараа 7 хоногт бүр 3 анги байгаа шүү дээ. 3 цаг гэсэн. Нэг 7 цагаас эхлэхэд хөрхөн гоё болчих гэж бодож байна. Тэгээд яг одоо бид тэр газар тэрийг тодорхой болгоогүй эцлээгүй байгаа учраас зарлж болохгүй байгаа тань. Гэхдээ манай Rusty Socks гээд Facebook хуудасыг хэрвээ мэдгүй хүмүүс байвал за миний Instagram бас байгаа. За одоо энэ доор гарч байгаа Rusty Ryan 7 гэдэг Instagram байгаа. За тэгээд дээрэс нь энэ YouTube суваг дээр бүгдээрэн дээр нь пост мэдээлэлүүд story ч юм уу те ингээд ороод явна шүү. Яг ингээд тодорхой болохоор. Тэгэхээр дагаараа тэгээд хэдүүлээ дараагийн анги дээр манай монголчууд манай Монголын баг маань өрсөлдөн шүү дээ нөгөө дөрөв төрөлтөө. Тэгэхээр тэрийгээ хэдүүлээ бөөнөрөө хамтгаа үзье. Ямар нэг илүүд таксгүй хэрэг такстай зүгээр тэрэнд нь шар ариг ч юм уу ингээ явж баг. Тэгэхээр хэдүүлээ цуглж үзэн шүү. Тэгээд тодорхой болгоод зарлаа. Тэгээд тэр үед нэг дээр тий тэрийг бол тооцоолж байгаа шүү. Йоо энэ дээр бүр манай хүмүүс босч ирээ. Яаж байгаа бэ? Тэгээ босч ирсэн шүү дээ. Йоо тэгтээ энэ бүр яг хөөрхөө сандарцсан л да. Яад ч юу сандарцсан л да. Сандраад яарад игцэлтэй. Гэхдээ бүр ямар амар харамсалтай байсан бэл тэ. Яг энэний дараа ч гэсэн биш энэний дараагаас л яг Японы баг авчихсан бах магадлал өндөр. Гэхдээ л энэ чи сэргэж болно шүү дээ. 2 дэг байж байгаад энэ дэр биш. Тэгээ 2 дэг байж байгаа энэ дэр авчих юм бол 2-1 болох байсан те. Яа амар харамсалтай байсан шүү энэ бол. Йоо. Тэгээд зурлалчаар угаасаа барахгүй болчихж байгаа байхгүй тий. Тэр бол яалчгүй юуг бас л да. За тэгээд юуг харахад бол энэ үж штэ. За тэгээд юуг харахад бол иймэрхүү байдалтай бол дууссан байгаа. 2.5 challenge дээр бол Филиппин энчээ нэг аваад энчээ Superbon James 2 ууг нь авсан. Гэхдээ тэгээд дараа нь нөгөө Justin юуны нөгөө бүх тай бүхтэй үзээд барсан. За тэгээд Лара Робин хоёрын Лара төгсгөлт нь чигсээр байгаад Филиппин бол авч үлдээд за Таиланд тайчууд бутсан. За Японы хувьд бол Хашимото, Накамура Ито хоёр дараа нь хамт за тэгээ Оками гээд нөхдүүд ялаад Индонез юу хоёр тай хоёр мултарсан. Тэгээд ер нь харахад бол хамгийн сул хоёр баг мултарчлаа гэж харж байгаа. Индонез, Таиланд хоёр. Тэгээ энэ ч бас юм сэтгэл зүй гой юмнууд бас зөндөө байгаа маа. Одоо энэ ч ингээл Индонезийн сэлдэг залуу энд бол амар харамсаал те. Ийм амар сэтгэл хөдлөл зөндөө гарч байгаа. Энэ хэсэг бол үнэхээр гоё. Тэгээ энэ мэн сүртэй те. Нөгөө нэг physical 100 дээр юу яадаг штэ те. Энэ нөгөө торсонуудаа өөрсдөө зохиж хагалдсан штэ. Тэгсэн чинь энэ дээр болохоор зүгээр ингээд шууд энэ нь унж хагарж байгаа нас сүртэй айгу драматик. Тэгээ энийг үзэж яхад манай хүн битээр бас ярьжлаа. Энийг одоо нэг амтаа араас нь цэвэрлэлт шүүрдээд цэвэрлдэг л баг та гэнэ. За энэ өглөө нь энэ гэхдээ юу яасан шүү. Энэ дээр манайхан баахан манайхан гоё орж ирнэ гэж бас. Энэ хүмүүс нь орхон байр амар фэнүүд гоё байгаа ба. Morning. Одоо энэ дээр нэг morning гэдэгс чи юу morning вэ гэдэг. Энэ үстэ үнэн гоё. Юу morning бэ? Юу morning бэ хаа гэж. Morning. Юу morning бэ? Юу morning бэ ах. Тэгээ энд ихтэй юу яасан шүү. Одоо энэ чинь ингээ official subtitle-ыг харахад яг монголоор бол юу биш одоо энэ дэр монголоор бол subtitle-ыг оруулааг байгаа даахгүй. Хэдүүлээ сонсоод мэдчихэж байгаа шүү дээ. Юу morning бэ? Тэгээ энэ дэр монголоор бол аль биш subtitle-ыг оруулаагүй. Англи дээр болохоор It's afternoon my guy гэсэн юм. Энэ дэр бол яг нөгөө нэгдүгürt инээдтэй байсан. Гэхдээ яг юу босныг нь би юу гэж ойлгосон гэхээр англи subtitle дээр нь It's afternoon my guy утгачихж байгаа шүү дээ. Ер нь бол ярьж байгаа юмнууд шууд утгаар гэхээсээ илүү яг тухайн нөхцөлд ямархуу юм илэрхийлсэн ямар шалтгаанаар юу гэсэн гэдэгт нь тааруулж ер нь бол хадмалуудыг хийгээ явж байгаа. Тэгэхээр юу morning байх гэдэг жааг нь би бодохдоо болохоор зураг авалт production яг одоо энэ өглөө гэхээсээ илүү өдөр жоохон үдээс хойш ч юм уу болцсон байсан байж магадгүй. Тэгээд доор нь It's afternoon my guy гэдэг тэгж орсон баг гэж. Тэрнээс ш яг ингээд одоо
одоо юу morning байх гээд ингээд баг яагаад мэдлж байгаа гэдэг утгаас тоглоомор те өрсөлдөөн гэдэг утгаар хэрвээ тийм байсан бол энэ дээр afternoon my guy гэж хөрвүүлэх байх гэж би бодоод байна. Ягаад тэгэхээр энийг хүртэл одоо энэ ч ингээд 5 дахь анги те өмнөх 4 анги тэгээ 5 анги дээр монголчууд минь ярьж байгаа монголоор ярьж байгаа дээр нь хадмал ингээд оросоод утгын эсвэл яг юун дээр ямар зүйл илэрхийлж оруулсныг нь өөрчилсөн юм бол нэг ч байгаагүй. Үг нь бол өөрчлөгдөж байгаа. Тэгээ одоо жишээ нь нар мандаа шалсан гэдэг ч юм уу. Тэрнэр бол the sun rises гэдэг ч юм уу. The sun is rising гэдэг ч юм. Ийм их утгаар оруулаад ингээ явцсан байсан. Одоо хараалын настаг ч юм уу эсвэл ингээд яг шууд утгаар биш боловч дандаа л юуг нь илэрхийлж ирсэн. Утгын. Тэгэхээр би энэ дээр бодохдоо бол юу morning байх гэдэг нь тийм байх гэж бодсон шүү зүгээр. Гэтэ буруу яж магадгүй. Гэтэ гоё мөж амар гоё мөж байсан. Тэгээд би нөгөө нэг зарим нэг юмнуудаа санахаараа тэр үед нөхөд яриад явчих гэж хэлсэн. Энэ дээр энэ нөгөө нэг бөмбөгтэй тулаанууд дээр манай монголчуудын реакшнаас амар госоо. Төрөний нөгөө нэг реакшн ярьдгаас гадна. За энд ингээд гүйлэхэд гарч ирэх нөө гөө юу. Манай нөгөө Адиас өрөн байгаа шүү дээ. Жудогийн тамирчин. Энэ хэд өрсөлддөг дээр бүр ингээд алаан болж байгаа байхгүй. Тэгс чи манай Адиас өрөнгийн реакшн амар гоё байсан юм аа. Яг энэ жижиг мөчүүдийг нь олж юу яхад бас жоохон хэцүү. Тэгээ одоо энэ дээр байгаа шиг яг ингээл 2-3-аар нь янз бүрээр харуулж байгаа байхгүй. Тэнгүүд эдгээр ингээл халаан болонгод хажууд нь ингээл одоо чи манай их хөргөл ингээл амар энтертейнд ч юм уу. Юу болоод нэгсэн байдалтай ч юм уу. Тэнгүүд дандаа яг манай энэ жудочин юмхтэй бүр ингээл Адиас өрөн бүр ингээл амар жухалчлаад харцсан тий. Бүр ингэж мингээл бүр амар халаан болонгод ингэж мингээл тэр бүр амар гоё байсан. Тэг яг хүмүүс үзэхэд гадаад хүмүүс үзэхэд ч гоё байсан байх. Манай бид нар тэгэл илүү гоё байгаад байгаа байхгүй. Манай хэд реакшн бол яалтчгүй хөгжилтэй гоё байсан. Энэ дээр гэхдээ байна уугүй юу? Тоолцсон. Энэ хэсгүүд ер нь гоё. Манайхны реакшн бүр айгу гоё байсан. Супер. За тэгээд өглөө нь уулзцаагаад morning сугалсан. Сугалахтаа болвол ер нь гол ярьж исэн юм яалтчгүй Австрал Турк биш Австрал Солонгосоос хол байна гэдэг агуулж байгаа. Австрал эхлээд A-г суглаад дараа нь Солонгос тэгээ Филиппин орж ирсэн. Тэгээ Монгол, Турк, Япон нэг дор орохоор болсон. Тэгээ дараагийн анги дээр бол яг энэ гол өрсөлдөөн бол гарна. Тэгээд Австрал, Солонгос, Филиппин гэхээр Филиппин бол яалтчгүй айгүй эвгүй болсон боловч 3 дахь тоглоом дээр бол Марк Мөг нь төрүүлснээр Филиппин бол тоглоомд эргэж орж ирсэн. Одоо сүүлчийн тоглоом дээр Эди Уильямс, Амоти, Жастин Эрнандес гэдэг биш уучлаарай Филиппин тамирчин энэ 3 бол үзэхэр болсон. За тэгээд Манни Пакьяо одоо энэ тоглоомны дараа бол одоо яг энэ суглаан дээр бол хасагдцсан орж ирсэн. Оронд нь Жастин Эрнандес орж ирсэн. Тэгээ энэ жоохон хоёрын хооронд санагдсан л да. Энэ дээр юу гэж бодсон гэхээр Пакьяо ингээ гэртээ нутагтаа ингээ буцах шаардлага гараад ингэсэн гэдэг дээр би юу гэж бодсон гэхээр ер нь л эхний хоёр тоглоомн дээр юу яхан бол амьд үлдэх юм бол Пакьяо буцаад тэгээд Жастин Эрнандес нь орж ирнэ гэдэг нөхцөлтэй байсан юм шиг байна. Ер нь Пакьяо бол энэ дээр би өмнөх дээр ярьжсэн шүү дээ. Яг celebrity од супер гайхалтай од домог гэдэг талаасаа бол энэ ч мэдээ супер те. Энэ дээр бол бүх хүмүүс Пакьяог мэдж байгаа. Бүгдээрээ Пакьяотой очиж төрүүлж мэндэлж гар барьж за бас бүгдээрээ Пакьяотой зураг авсан. Энэ бол эргэлзээгүй маргаангүй эднэр дундаа хамгийн супер од нь. Тэрнтэй маргахгүй. Гэхдээ яг энэ тэмцээн дээр тоглоомнууд дээр шалгуурууд дээр ороод ирэхээр Пакьяо бол тийм том давуу талыг бол авчирч бол чадахгүй байсан. Тэгээд өөр айгуу даруухан эдгээр ингээд тулааны спортын хүн боловч өөр айгуу даруухан характертай хүн. Тэгэнгүүт бага бас ингээд мундаг лид хийж байгаа ч юм уу, бас ингээд огшоож байгаа ч юм уу, сэргээж байгаа ч юм уу. Тим зүйл бас одоо байхгүй байсан гэдэг зүгээр баг байсан гэх юм уу те. Тэгээд үзэхээр ер нь бол яг энэ шалгуурууд яг энэ шоун дээр Пакьяо бол сул болчихж байгаа. Ер нь бол Пакьта тэгж хэлхий бородохгүй. Тэгэд тийм болохоор Пакьяог орлох юм бол цаашаага хэрвээ явах юм бол орлуулах юм бол анханасаа төлөвлөсөн байсан юм шиг санагдсан надаа. Тэгээд Жастин Эрнандес нь бол ямартайч орж иж байгаа. Тэгээд айгүй олон төрлийн спортын тамирчин юм байлаа шүү дээ. Триатлон хүртэл хийдэг гэсэн. Триатлон ч өөрөө маш их одоо төсвөр төвчээр шаарддаг тий чи хичнээн километр дугуйтаа явж байгаа хичнээн километр сэлж байгаа тэгээ гүүж байгаа тэр бол аимшигтай шүү дээ триатлон бол тэгэхээр энэ бол мундаг тамирчин юм бэлээ тэгээд бас дараагийн үн дээр спорт дээр хэр одоо юу гарах нь даваа тал нь гарах уу гэдэг сонирхолтой байна тэгээд Турк бол нэлээд том өрсөлдөгч болох байхтаа хэдүүлээ Солонгос Австралиг бол одоо эхний тоглоом дээр ерөнхийдөө харцсан байгаа яг хуу сүүлийн бөмбөг шиддэг бол арай болоог байгаа. Гэхдээ зөвхөн тоглоомтойгоо харьцуулаад бодоод ингээд ярихад бол Туркээс аль талдаа яаж явах вэ гэдэг бас айгу сонирн байгаа байхгүй. Ямар аль тамирчин аль спорттой өрсөлдөх вэ гэдэг надаа айгу сонирн байгаа. За Режеп Кара бол багийн ахлагч бол бүх тийм. Тэгээд энэ зүүн талын
нөхөр бол зүүн талынх болоо. За чи аль нь нэлээ юу штэ. Хамгийн барууных юм биш. Одоо энэ дэлгэцэн дээр харагдаж байгаа. Хамгийн баруун талын Али Софиоло гэдэг Софуоло юм биш үү? Али Софуоло бол каратегийн тамирчин. Тэгээд энэ хин нь болохоор баруун талаас одоо энэ дээр байгаа мусташтай нөхөр, ноён мусташ Анил Баки гэдэг нөхөр болохоор энэ сэлүүрчин нөхөр байгаа байхгүй. Сэлүүрийн спортын нөхөр те. Тэгээд каратай гэдэг нэртэй нөхөр байгаа юм байна шүү дээ. Энэ хамгийн зүйдлэр нөхөр чинь каратай гэдэг нэртэй. Нефисе каратай гэдэг нөхөр болохоор трак гүйлтийн нөхөр. Тэгээд биш ээ Нефисе каратай чи эмэгтэй энэ голын яг трак гүйлтийн нөхөр. Тэгэнгүүтээ Огедай каратай энэ эмэгтэй шүү. Хиний хажууд сууж байгаа. Багийн ахлагчийн хажууд Режепи хажууд сууж байгаа эмэгтэй. Трак хөнгөнийх. Тэгэнгүүтээ Огедай гэдэг энэ болохоор юм хүчний спортын тэгснэ хин гэдэг гэж байгаа. Йит гэдэг энэ Ясмин Йит болохоор нөгөө нэг чөлөөтийн те. Мундаг эмэгтэй. За ингээд харангуут аль спортод хин нь явах гэдэгээс одоо би бол бодохдоо энэ нөгөө юуны нөхөр бол сэлүүрийн нөхөр. Энэ сэлүүрийн нөхөр тэгээд энэ гүд хөнгөний эмэгтэй хоёр бол гүдэг дээр явах бах нөгөө паркурынх дээр те. Тэр тэгэж таарна гэсэн үг энэ хоёр бол. Тэгэнгүүт би бол бодохдоо энэ каратегийн залууг юун дээр юм болов гэж бодоод байгаа байхгүй. Уяан дээр те. Зүгдэх дээр гэж бодож байгаа. Тэгээд юуных дээр болохоор Режепиг би нөгөө том юу жин гэдэг нөгөө нэг 2 тавар тотем ингээд барьдаг те. Тэсвэрийн. Тэрэн дээр Режепиг энэ хоёрынхаа нэгтэй болвол гэж бодоод байгаа. Энэ хоёрынхаа нэгтэй. Тэгээд нэг нь л энэ хоёрын нэг нь нөгөө юу шийдэх бөмбөг шийдэх болов гэж бодож байна. Режеп болвол яалтчгүй. Эсвэл Режеп юун дээр юм болов? Шийдэх дээр юм болов? Бас сонирхолтой л байгаа тань л та тий. Энэ бол айгүй сонирхолтой. Туркийг би бодож юм яг ингээ багийг харахгүйгээр би өчтөр бодож за турк чинь нэлээ сул юм уу да энэ спортер гэж бодож ирсэн. Тэгээ ингээ одоо зүгээр ингээ хуваарлаад бодоод харсан чинь бас гайгүй юм шиг байна. Яг зөв хуваарлж чадвал бага. Энэ нөхөр бол яалтчгүй юун дээр л явж таах гэдэг юм л та. Уяан дээр л зүгдэж таарах гэдэг юм л та. Ягаад тэгэхээр энэ каратегийн нөхөр энэ хоёр маань гүүж таарах бах. Эсвэл энэ хоёр гүгээд каратегийн нөхөр уяан дээр зүгдэх нэг ийм л хуваарлалт бол харагдаад байна. За манайхан бол ойлгомжтой. Манайхны яриа мэрэ болгоо яамаа. Гоё юм тий суглаа. Гоё юм тий суглаа. Манайд гоё. Сүлдэж үзэхийг хүсэж байгаа. Тэгээ Турк солонгосуудаа алдсан яа тэгээд тааш манайхан ч Турк солонгосоор нийлж ягаад манайхыг киклэх гэж үзсэн шүү дээ. Нэгдүгээр даалгавар дээр солонгостой нийлээд бидрийг ялаад их ад жаргалтай байсан баг Турк. Их ад жаргалтай байсан байх гэж. Гоё манайхан гоё. Тэр. Ад жаргалтай байсан байх. Инээж минээч гоё. Тэ манай орхон мэр гоё. Хариугаа авахыг хүсэж байгаа. Хариугаа досноо ингэж дууцсан байсан. Дууцсан байсан. Тэгээд торгоо. Торгоны. За Япон яах вэ гэдэг бас энэ ч солонгос байна. Япон яах вэ гэдэг бас айгүй сонирн байгаамаа. Тэр юуны дээр дараагийн тэмцээн дээр Япон яах вэ гэдэг бас айгүй сонирн байгаа. За хэдүүлээ Японы баг. За өөртөө нэг хараад Японыг нэг харчи. За жаараа. За Австрали ихсээ суулаад. За солонгосыг бол харцсан байгаа. Туркийг харсан. За манай хэд бол ойлгомжтой. Гэтэ манайх дээр ер нь тизер дээр нь харуулсан л да. Төгсгөлийн юу шийддэг? Бөмбөг шийддэг дээр бол манай орхон баяр байгаа юм байлээ. Тэгээ 2 тавар тотем барьж одоо жингийн ингээд нөгөө юм барьдаг дээр бол Адясрын их хөргөл хоёр маань байгаа юм байлээ. Халмиг тулаан жудогийн хоёр маань. Тэгээд хэн бол ойлгомжтой. Лавгочр те. Лавгочр маань бол ойлгомжтой тэр юун дээр утсан дээрээс уяан дээрээс зүгдэх нь ойлгомжтой. Тэгээд манай Дөлгөөн Ханцүр хоёр волейбол юуны хоёр тамирчин. Саксны хоёр маань бол тэр нөгөө юуны гүйлтэн дээр байгаа. Паркур гүйлт гэж нэрлэж та паркур гүйлтэн дээр. Тэрэн дээр айгу сонирхолтой юм бас гарсан л та тэр нөгөө Филиппин гүдэг дээр юу сул тал юу гарсан гэсэн чинь хурднаас гадна өндөр айгу чухал юм байна гэж гисэн шүү дээ. Нөгөө нэг амар шазрын хүүхэн нөгөө нэг бүгдээр ингээд ширээд багтаа оноо авчирдаг. Лара гэдэг эмэгтэй чаавас амар ядарсан шүү дээ. Жижигхэн эмэгтэй. Тэгээ дээшийг ингэж үсрэх гэж айгу зовсон. Тэгэхэд яг Робин жижигхэн ч гэсэн арай хурдан болохоор бас ингээд учиртай байсан. Тэнгүүт нөгөө талд бол одоо жишээ нь Австралийн Кейт өндөр эмэгтэй болохоор нэгдүгээр төсвөр байна. Хоёрдугаар өндөр болохоор ингээд давхад арай учиртай байгаа гэсэн шүү дээ. Тэнгүүт энэ дэр манай Дөлгөөн шүү дээ, тэ. Дөлгөөн хин хоёр Ханцүр хоёрт бол амар давуу тал гарах гэж бодож байна. Нэгдүгээр нь чинь волейбол юу хоёрын
тамирчин бол гүйлт бол нэг тийм асуудал яг волейбол өөрөө гүйдэг спорт биш ч гэсэн тэсвэр айгуу чухал байгаа. Тэсвэр хоёр айгуу чухал. Тэгээ волейбол сагсны тамирчин бол бас бүр илүү байгаа шүү дээ. Тийм болохоор тэгээ өндөр. Тэгээ тийм болохоор би бол гайгүй тэрэн дээр зүгээр 2 оноо авчихад би болчихно. 2 оноо буюу 2-т орчход болчихно гэж бол би бодож байна. Заавал юуг одоо түрк мөрктэй гүйцгээд ах шаардлагагүй. Гэхдээ ер нь мэдээж төрүүлэх гэж үзэн 2-т орох гэж үзэхгүй шүү дээ. Гэхдээ тэр төрөл дээр 2-т орчвол асуудал байхгүй гэж би бодоод байна. Тэгээд төгсгөлийн шидэлтэн дээр бол манайх асуудалгүй дээ. Ер нь төрүүлчих байхаа. Гэхдээ ер нь бас адилхан. 2 бол асуудалгүй. 2 бол асуудалгүй зүгээр төрүүлчихвэл мэдээж сайн. Гүйлтэн дээр 2-т орчход асуудал байхгүй. Тэгээд юун дээр уяан дээр зүгдэх дээр бол манай лагч угаасаа асуудалгүй би бол номер 1 гэж бол бодож байна. Зөвхөн хэсэгтэй буюу Япон юутайгаа Турктэйгээ номер 1 ч биш бүр энэ шоун дунд тэр уяан дээр бол утсан дээр зүгдэх уяан дээр зүгдэх бол манай номер 1 гэж бодчих. Нөгөө нэг Дон Томато юун дээр паркур дээр номер 1 байдаг шиг. Зүгээр манайх дээр одоохондоо зүгээр санаа зовж байгаа эргэлдэж байгаа биш зүгээр санаа зовж байгаа нь нөгөө 135 илийн хоёр талдаа тий 270 илийн тавар тотем. За тотем гэж явчих та олон юм. Би орчуулах гэдэг яг ингээд тотем чинь жоохон өөр утгатай юм. Тэгээд би монголоор гоё яг орчуулж мэдгүй зүгээр тотем гэж. Тэр тотемыг барьдаг дээр манай инх оргилхийн радиосор хоёр маань байгаа. Тэр хоёр маань яадаг бол гэдэг дээр зүгээр санаа зовж гин. Гэхдээ бодоолгоосоо ядаж хоёр тал орчоосаа гэж бол бодож ин төрүүлэх бас жоохон хэцүү бах, чанга бах. Гэхдээ өсөдөгч бас гайгүй. Турк жоохон эвгүй бах. Япон дээр бол бас эвгүй шүү. Японтой бол манайх үзэн ер нь Япон дээр бол Японтой үзэхэд яг тэр тотем барих дээр бол Японоос илүү гарна гэхээс дутаад нэг шалахгүй. Зөвхөн Турк эвгүй байж магадгүй. Турк л илүү байж магадгүй гэж би зүгээр таамаглаж байна. Түүнээс нэг аюу бол байхгүй. Асуудал бол байхгүй гэж бол бодож байна. За Японыхан дээр Япончуудын маань юу байна вэ? За Австрали бол амар байсан. Австрали ер нь хамгийн жигд хамгийн эвгүй баг байгаа. Одоо саяны тэр тоглоом дээр хэдүүлээ харна шүү дээ, тий. 4 төрлийн юутэд бол үнэхээр супер байсан. Австрал бол яг тэр төгсгөлөх юу байгааг байгаа санагдаж байна. Арай болоогаа санагдаж байна. Эди Вильямс шиг. Тэр эдидтэй бүр ингээл дээш мангар давуулаад нөгөө Амотын гүгээд байдаг, тий. Эрнандес нь гүгээд л Амотын гүгээд л. Эрнандес гүгээдсэн Филиппиний. Гэтэ Эдигийн хувьд бол зүгээр. Тэгээ яаж ч төрүүлэн тодорхой болсон. За Японы эдийг хараа тий. Японы эд ямар юугаар байвал зүгээр вэ гэдэг. За Японы за бейсбол, сэлэгч, жудо, холимог тулаанчтай Японы нэг хоёр эмэгтэй тамирчныг би яг спортын мартчихад байна. MMA юм биш үү те? Кана Ватанабе чи MMA-ийн тулаанч. Тэгээд нөөтийн бүх юм биш үү те? Чөлөөтийн Нонока Озакийн чөлөөтийн зүүнтлийнх нь ягаа өстэй эмэгтэй Кана Ватанабе чи MMA. За уучлаарай. За яад юм бол одоо бейсболын нөхөр бол гүүх бах тийм ээ. Бейсбол сэлүүрийн хоёр гүүлээ гэж бодоход энэ хоёр гүүлээ гэж бодоход тотем дээр энэ хоёр байж тарах гэдэг. Тэгхийн бол эсвэл бүх юу хоёр холимог тулаанч хоёрынхоо нэгийг энэ хоёрынхоо нэгтэй тотем дээр байлгаад тэгээд Хашимото баг уяан дээр бараг үлдэх гээд байна үгүй. Тэгээ би бол хэнийг багийн ахлагчийг бол тотем дээр ялч үлдэнэ гэж бодож байна. Гэхдээ тэгэхээр нөгөө шидэх чинь бас яа ингээ харахаар Японы баг айгу жигд 4 хүн байгаад одоо энэ хоёрыг л би гүйл гэж бодоод байгаа байхгүй. Тэгэхээр энэ 4 маань нөгөө хэд 4 спорт дээр яаж хуваагдах вэ? Одоо юунаас Филиппинээс самбогийн тулаанч бүх Марк бол юун дээр уяан дээр бол амар байсан шүү дээ. Тэгээд солонгосоос бүх эмэгтэй мондог байсан. Австралийн эмэгтэй болохоор фитнесийн тамирчин байсан. Гэхдээ тэр гурав бол гуруула мондог байсан. Тэгэхээр энэчнээс магадгүй Японы бүх юм MMA-ийн юун дээр үлдээд уяан дээр үлдээд магадгүй жин энэ Хашимотоогоос баг арай жим ихвэж магадгүй энэ бүх. Би тэрийг сайн мэдгүй. Тэгэхээр жин илүү хөнгөнөл уяан дээр үлдээд нөгөө хоёрын нэг нь хинтэйгээ хамт тотем дээр юм болоо. Тэгэхээр шидэх нь бас амар хэцүү байгаа байхгүй тий. Ер нь айгу эвгүй санагдаад байгаа маа Япон юуны сүүлийн тэмцээн дээр Япон Турк бол бодсноос гайгүй мэн. Би жоохон санаад авчихсан. Тэгээ бодсон ч бас гайгүй юм шиг харагдаж байна. Сайн ингээ харахаар Япон бол айгу бэрцгүүл харагдаад байгаа юм да. Япон бол манайх бол Японоос хангалттай илүү гарчна гэж би санагдаад байгаа юм да. Ер нь бол за энэ анги бол гоё байсан. Энэ анги бол үнэхээр гоё байсан. За тэгээд 6 дахь анги. За энэ дээр хуваарлалт гоё явсан. За энэ дээр энэ хин Дон Томато бол нэр үнэндээ божноос. Энэ Лара хөөрх юм жижигхэн болохоор хэцүү байсан. Яг гоо гомд юу аахгүй. Энэ дээр бол Филиппин хөөрхий сайн үзсэн гэдэг гомдлох юм байна. Энэ эмэгтэй үнэхээр супер байлаа шүү те. Тэр нөгөө юун дээр тестэг дээр ёо бүр үншил гэсэн баг шүү те. Ёо бүр үнэн супер ёо биширмэр мундаг эмэгтэй байлаа. За энэ Кэти бол энэ хим бүр Дон Томато нэрээр.
Дом томато юм шүү дээ. Дон томато ч юм шиг, дом ч юм шиг томато. Дом томато. Йоо, энэ дээр зүгээр дүүлж яадаг нас те. Йоо. Энэ бол зүгээр төрц гараагаа ба энэ зориулсан спорт нэсэн супер байсан. Манай солонгос дайжгүй үтсэн. Энэ Робин сайн үтсэн гэхдээ Лара нь хөрх юм жижигттэй жавс. Энэ дээр бол сайн үтсэн гэхдээ хөрхөөстэй яалтчгүй бараагүй. Тийм бүр 2 дахь раунд явдаг нь амар те. 2 дахь раунд явхад бол манай солонгос хоёр сайн үзээд одоо Кейт явхад Кейт дээр бүр 3 раунд одоо 3 тойрог илүү гарч иж Домос илүү гарна гэхээс ш 3-аас илүү зөрүүлэхгүй бол ер нь бол 3 хүртэл зөрүүлэх биш 3-аас илүү зөрүүлэхгүй бол энэ Дом бол гүцчих юм бэлээ. Амар билээ энэ. Одоо энэ чинь ингээл зэрэгцэл эхэлж байгаа байхгүй шууд. Одоо ингээд зэрэг явлаа. За би дунд нь яг удаан үргэлжлүүлж чадахгүй байгаа шүү копирайт янз бүр болчихно. Энэ нөгөө англи дуу оролттой нэвцсэн шүү дээ. Энэ англи дуу оролт байлбар шал тэнийг юм билээ. Яг өөрөөсөө хоолойсон гоо. Тэгээ энэ дээр зүгээр ингээл тасарч байгаа байхгүй. Йоо бүр амар юм бэлээ. Энэ бол үнэндээ супер залуу. Астрал ер нь гоё амар жигд үнэн гоё баг. Үнэхээр гоё гэсэн. За энэ дээр бол энэ стамераса тий ёо энэ бол үнэндээ супер байсан. Энэ имшил геймхтэй Минжээ өөр юм тэгээ сайн үдсэн жингэнч сайн барьж л байгаа. Гэхдээ энэ эмхтэй бас сэтгэл зүйн хувьд үнэхээр амар тамирчин байлаа. Энэ эмхтэйг бол үнэндээ шүтсэн. Үнэхээр хайртсан шүтсэн үнэхээр супер амар байсан. Энэ хоёр мундаг байсан. Роберт Уитикер энэ дээр бол хямраг ер нь энэ дээр гоёсэн 3 багаас нэг хүн нь ерөөсөө яагаад байгаа байхгүй юу? Амар гүрэж байгаа байхгүй юу? Нэг солонгосоо шүншил гүрийгээд энэчнээс Роберт Уитикер гүрийгээд тэгээд юунаас болохоор Филиппинес Рэй бол энэ дөр үнэхээр сайн байсан. Гэхдээ энэ дэр Justin Хөрхи үнэхээр дийлээгүй сүлдээ. Рэй бол энэ дэр бүр яг барьж байгаа байхгүй тий. Яг нөгөө strongman спортын говь чинь амар барьж байгаа. Энэ дэр гоё байсан. Тэгэл би билгүү хараал тэгэл нөгөө за наа чи тавих гад шүү, наа чи суулгах гад шүү, зүгээр шүү гэл ингээл би эндээ нөгөө урам зориг оруулаад энэ бол энэ дээр супер байсан. Тэгээд хамгийн сэтгэл хөдлөгсөн гоё нь бол яалтчгүй л солонгосон хоёр байсан. Тэгээ энэ чинь ингээд нөгөө баланс бас таар угаад байгаа шүү дээ тий энэ хоёр чинь жим ингийн тэгэнгүүт ингээд нөгөө чиглэлээ сольж малал ингээд барьж байгаа нь үнэндээ супер амар гоё байсан. Тэгээ нөгөө нэг яг энэ нэг реакшн гарахгүй юм нь босод нөгөө 3 баг юм байхгүй мэдээж нөгөө давуу талтай болчих шүү дээ үзэх юм бол тактик боловсруулах спортны юм байна өсөлтөний юм байна давуу талтай болчих гэсэн учраас манай хэд байгаагүй Япон Филиппин Япон туркийнхан байгаагүй тэгэнгүүт манай гоё реакшн бол байгаагүй гэхдээ багийнхан дэмжиж байгаа юмуд бол гоё байсан. Тэгээд энэ дээр бол нэр үнэндээ амар гүр. Тэгээ сүүлдээ дуулж муулдаг бол үнэн супер ёо бүр. Яа энэ хэсэг бол үнэхээр огшмоор байсан шүү. Тэгээд энэ Whittaker I love you. Үнэн сүртэй байсан. Гоё байсан. Энэ хоёр бол үнэндээ мундаг байсан. Ер нь бүгдээрээ мундаг аа. Тэгээд яг энэ дээр ингэж байгаа шүү дээ мэдээж өрсөлдөөн тий. Мэдээж улсын нэр гарч байгаа юм чинь улсаараа гэдэг утгаараа мэдээж айгуу чухал тийм ээ. Улсын нэр гарч байгаа, улсаагаа төлөө өрсөлдөж байгаа, төлөөлж өсөж байгаа гэдэг бол айгуу чухал. Тэгээ мэдээж оноогоо хасагдж байгаа, төрүүлж байгаа ингээд нэг баг мэдээж төрүүлнэ. Гэхдээ ер нь бол процесс дундаа хамгийн гоё юм нь энэ тамирчид энэ одоо юу спортынхан тамирчин хүмүүс ямар мундаг юм бэ? Ямар төсвөртэй, ямар амар одоо шазруу, ямар өрсөлдөх одоо характертай ямар спорттой мундаг юм бэ гэдэг нь гарч байгаа хамгийн гоё. Тэгээд энэ спортын тамирчин хүмүүс гэдэг ямар амар сэтгэл зүйн бэлтгэлтэй байдаг, ямар амар шазруун байдаг гэдг нь бас харагдаж байгаа. Үнэхээр гоё. За тэгээд эхний хоёр тоглоом дээр бол багийн ажиллагаа ямар мундаг вэ? Одоо багийн биш спортын мөртлөө л багийн ажиллагаа гарч байгаа шүү дээ. Тэр нь үнэхээр гоё. Тэгээд тийм болохоор энэ процесс нь надад гоё. Ялахгүйгээс гадна. Тэгээд одоо саяны ингээл энэ эдийг ингээл ярьж хахад энэ дээр бол яг мэдээж Австрали ялаад дуусч байгаа юм л та тий. Гэхдээ л нөгөө эдийг дутуу үнэлэх боломжгүй мундаг байгаа байхгүй юу те. Одоо тэр дараа нь энэ уяандаас зүгддэг дээр ч гэсэн ямар амар мундаг шазруу төсвөртэй мундаг юм бэ те. Бүр үнэхээр шүтмээр тэр энэ зүгддэг дээр бол нэр үнэндээ ойлсон ёо энэ хоёр маань бол үнэн сөр Марк бол сүүлд 30-ыг олчж байгаа.
Тэгээд тэр нэг унангаа алддаг тэр балансаа буцаад олсон шүү дээ. Унангаа ч яг уу балансаа алдаад нэг эвгүй болдог. Тэр нэг нөгөө гараа сул тавьж явуулахдаа нөгөө хоёр бол айгүй цэмбгэр явуулаад балансаа тогтоосон ч манай хүн алдаад гисэн. Гэхдээ энэ core булчин амар гэдэг нь бас харагдаж байгаа байхгүй юу те. Тэгээд үнэхээр сайн хэлсэн. Гэхдээ нөгөө хоёр бол үнэхээр шүтмээр байсан. Тэгээд тэр Кейтиг бол дутуу үнсэн байлээ. Энэ Кейтиг бол бид хоёр яг фитнесийн коуч гэдэг тэнгүүт за яад юм болдоо гэж тэгжсэн чинь энэ Кейт бол нэр үнэхээр амар гүрийсэн. Тэгээд тэр сэтгэл зүй ямар ч юм ямар шадруу юм те тэр төгсгөл бүр ингээл уйлал гүрийгээл бүр ингээл чи ингээл улсаа бодож ин бага бодож ин те унгаачихгүй унчихгүй шиг гал бүр ингээл гүрийгээл бүр ингээл сүултээ бүр тисгэ байгаад ирж захтаа бүр ингээл амар шар нүдлэл уйлал те ёо тэр хэсэг үнэхээр супер байсан. Марк бол ихэндээ үнэхээр амар сандарсан байж байгаад төгсгөлд нь юугаа Зено олчихж байгаа. Ихэнд бол эвгүй байсан шүү дээ. Сүүлд бол Зено олцсон. Тэгэд яг бодож исэн. Яг энэ найруулга эвлүүлэг супер байгаа юм л да. Ихэнд бодож хахад за ер нь урт хугацаанд Солонгосын бүх тамирчин Марк 2 давуу талтай байна гэж бодсон. Ягаад тэгэхээр яг нөгөө тулааны спортын тамирчин хүмүүс яг core чухал, тэсвэр нь чухал болоод ирэнгүүт урт хугацаанд энэ өрөөлтөд нөгөө фитнесийн тамирчин багш маань Кейт маань ер нь баг илүү төрөөж унж таарж магадгүй юм байна да гэж бодсон чинь илүү даваад тиссэн шүү. Кейт бол үнэхээр супер байсан, супер. Амар байсан. Энд дээр нэг баланс алдсан шүү дээ, тий. Уяагаа нөгөө биш нэг нөгөө гараа явуулахдаа баланс алдаад. Гэтэ энэчнээс бол амар recovery хийсэн. Энэ бол супер байсан. Тэгээд нөгөө эхэндээ бол нөгөө фитнесийн эмэгтэй чинь хөлөө ингэж сөөлжлүүлээд илүү баланстай болоод нөгөө хоёр нь дөөр ягаад те энэ чи бас дунд нь гоё өрсөлдөөн яваад байгаа маа. Үнэхээр супер байсан. Амар өстэй энэ дээр ингээд ямар амар хичээл зүтгэл гаргаад ямар их зүтгэсэн гэдэг нь мэдээж чаа. Тэгээ сэтгэл зүй талаасаа бас энэ чи ямар их золиос гэхээр хүнд үг болох гээд магадгүй гэхдээ ямар их юм гаргаж байгаа гэдэг нь мэдэгдэж байгаа нь бас айгу гоё байсан. Үнэхээр сэтгэл хөдлөсөн энэ Алексийн хин хоёр бол энэ солонгосын бүхний тамирчин хоёр бол үнэхээр супер байсан. Хин юм ба штэ. Жан Юншил чинь нөгөөтг нь биш үлээ. Чой Сунён баха те. Юншил чинь нөгөөтг нь штэ. Тийм Чой Сунён юм байна те. Чой Сунён. Энэ хоёр л өндөө супер байсан. Тэгээд энэ багийнхаа нөгөө дэмжиж байгаа нь одоо энэ багийн ахлагч нь энэ нөгөө ингээл үзэл дэмжиж байгаа нь бүр амар гоё байсан. Бүр ингээд нэг нөгөө хүүхдүүд нь тэмцээнд ороод өмнөөс нь аав ээж нь бүр орчих гээд байгаа, өсөрж орчих гээд байгаа юм шиг л байсан. Багийн ахлагч бол энэ дээр үнэндээ супер байсан. Тэгээд эн чинь ингээд бүр ингээд багийн 2 цаг хэдэн минут ингээд тисэж байгаа шүү дээ. Хамгийн сүүлд Марк баг 2 зүдэж болдог санагдчих. Тэгж яхад нөгөө зүгээр ингээд юу тисэж зогсох зүгээр үдээ зогсож байгаа өмнөөс нь баг ингээд зогсохдоо ядармаар байгаа хгүй. Тэгэхээр энэ бол супер байсан. Амар үнэхээр бишэрмэр. За тэгээд Justin Hernandez Amotti чинь төрүүлсэн гэдэг season 2 дээр тий. Тэгээ Eddie 3 өцгөр болсон. 8-5-5 оноотой Австрал 8 Филиппин Япон 2-5-5 оноотой. Тэгээд Австрал төрүүлэн гэж юм байхгүй зөвхөн шууд дараагийн раунд руу ороод тэнцэх нь тодорхой болчихж байгаа. Хасагдахгүй төлөө үзэн. Тэнгүүд Солонгос Филиппин 2 л одоо хасагдахгүй төлөөл үзэхэр болж байгаа. Eddie-ийн хувьд бол угаасаа ч амархан байна. Хоёрдугаарт юу байхгүй, риск байхгүй тий. Тэгээ энэ чи ядж хахад нөгөө номер 2 руу орцсон Эдигийн биш Justin Hernandez-ийн хувьд айгүй хэцүү болчих юм байна. Нөгөө Эдийн ядж хахад амар өндөр хол савна. Тэгээ ядж хах тэр ингээд хол саваад нөгөө хин нь гүүгээл Justin Hernandez нь гүүгээл 14 мөрөө босон ч асуудал байхгүй тийм чи. Тэгээ тэр болоод айгүй гоё байсан. Тэгээ төгсгөлд энэ чи Amotti баг хасагч уу яач уу гэдэг ийм эвгүй юутагаар дууссан. Одоо эвгүйг дууссан. Тэр энэ ингээд давсан уугүй юу? Давсан уугүй юу? Ингээ фреймээр нь баг гацааж үзхийг нь мэдчихэж. Энэ бол баг даваагүй байх магадaltaй л харагдаж байна. Амотыг энэ давахгүй бол тэгэл секунд угаасаа дуусч байгаа шүү дээ. Энд чинь 10 хэдэн секунд дутуу байхад шийдсэн. 10 хүрэхгүй секунд дутуу байхад шийдсэн шүү ер нь. Унан барин хамгийн сүүлийн юугаа ирчвчээ гарган бай тий. Багийн ахлагч үзэж байгаа бол үнэн гоё. Энэ reaction shot матад үнэн гоё. Тэгээ 3 тэр хараа. 3-4 секунд дутуу байхад шийдсэн байгаа хгүй. Тэгэхээр 2 болчлаа ш сая нүдэн дээр тий. 2 болчлаа энэ ч сая. Тэр 2.96. Тэгэхээр энэчнээс бол одоо юу яана гэж байхгүй. Дахиж шидэж амжина гэж байхгүй. Тэгээ Амотигийн яг энэ шийдсэн л одоо давж амжихгүй юу л гэдэг л үлдэж гин гэсэн үг. Энэ реакшн гоё тэр тий. Энэ давааг баха. Энэ давааг ба солонгос молтрын штэ. Сүүлийнхэн штэ.
Марк Мөг амар оноо авчиж байгаа байхгүй. Энэ давааг баха. Яа. Энэ өстө үнэн гоё явж байна. Тэгээд дараагийн 3 ангийг гой хамт үзье гэж бодож байгаа бид түрүү хэлсэн те. Тэгээд сошиал дээр манай суугуудыг дагаараа тэгээ пост орно шүү. Гой юу яа. Цуглаж гой хамт том дэлгэцээр ингээ гой цуглаж үзье бид тэрийг ямар ч зохицуулна. Такстай байсан ч зүгээр нэг шар айраг мариг уух юм авах дагалдгал тийм такс байгаа. Basically хөдөл авал хэлж яах гэсэн үг шүү дээ те. Тийм байх бах. Тэгээд үнэн супер байна. Амар гоё байна. Үзэхэд урамтай байна. Тэгээ та хэд маань хамт угаараа магадгүй энэ сууг дээр шинээр орж иж байгаа хүмүүс бас байгаа. Тэгээд хамт байгаарай. Дараагийн ангиудыг мэдээж үзээд манай монголчууд мултрахгүй бах. Сүүлийн 7 хоногт үлдэх бах. Сүүлийн 3 хоногт үлдэх бах. Эргэлзээгүй байна. Гэхдээ мэдээж боломж байгаа. Онлайв тэгээ мултарсан ч гэсэн дараагийн ангиудыг сүүлийн 3 ангийг үзээд ревю хийгээд бас хамт үзээд явна. Гэхдээ мултрахгүй асуудал юу. Тийм тэгээд та хэд манаас тамга хэлээрэй те Япон Турктэй манайх ер нь аль одоо төрлүүд дээр аль нь одоо ямар оноо авах бол ямар хуу үзэх бол гэдгийг бас таамаг дэвшүүлээрээ тэгээд хэдүүлээ бас харъя те. За одоо энэ дээр бол Австрал эхний 2 дээр нэгт орсон. Юун дээр зүгддэг дээр бол Филиппин орж ирж маш чухал одоо оноог бол авсан. За одоо энэ дээр Justin Hernandez, Eddie Williams-ийн 3, Amati 3 яах вэ гэдэг юм. За дараа нь Монгол, Япон, Турк 3 маань өрсөлдөнө. Тэгээд please манайхан бүр 2 жиш төрүүл хэрэгтэй байна. Бүр нэг гэд төрүүл бол бас баавартай тий үз хэрэгтэй. Тэгвэл гоё Турк мөркөг бол алах хэрэгтэй. Тэгээд та хэд маань ямар сэтгэлтэй байна? Аль дээр хин орно гэж бодож байна бас санаа сэтгэлээ хуваалцаарай. Тий. Тэгээд дараагийн юугаараа ангаараа уулзцай дараагийн 7 хоногт 2 дахь 3 анги орно. Тэгээ 2 дахь орой 3 анги цуглаж үзэх нь шүү. Тэгээ реакшн явна. Тэгээ бичлэгээж гисэн хийн. Тэгээ дараагийн 3 ангийн бичлэг дээр реакшн хэсгүүд бас жижигэн дундуур нь ороод явах нь бэ шүү. Тэгээд хамтгаа бүгдээр нь баярлалаа. Subscribe дараарай. Тэгээд бусад контентуудын маань дэмжээрээ олон төрлийн өөр контентууд ордог. Бас сууг байгаа шүү шинэ үзэгчтэй зориулж хэлэх гэдэг subscribe дараарай. Тэгээд дараагийн дугаараар уулзлаа. Баяр та.